Чи яг одоо үргэлж байгаа найзхноос сал. Одоо үргэлж байгаа охин ч чамд хайртай эсэх нь өчүүхэн төдий ч гэсэн эргэлзээ чамд мэдрэгдэж байвал яг одоо сал. Энэ харилцааг тэгтлээ удаан үргэлжлүүлэх гэсэн хэрэггүй. Тойрын харилцаа ямар хөө вэ? Энэ нь яг ямар хөө вэ? Тэр охин чинь чам руу төрүүлж чадвч чинь үү? Төрүүлж уулзъя байрыг гэж хэлж гинөө. За уулзъя байрыг гэдгээ болий. Чам цаг зарцуулж гинөө. Ямар нэгэн байдлаар чамд хайртай гэсэн мэдрэмж мэдрэгдэж байна уу? Тэр охиноос ямар нэгэн байдлаар сэтгэл мэдрэгдэж байна уу? Тийм зүйл мэдрэхдэггүй байгаа бол эртхэн болсон дэр, эртхэн салсан дэр, эртхэн зам мөрөг хөөрсөн дэр. Тэгэхгүй бол эрт оройгүй чи хаягдах нь тодорхой. Хаягдахын дэр тэр эмэгтэй чамайг араар чинь тавина. Бүр илүү хэцүү байдалд орох нь тодорхой. Юу гэж? Эмэгтэй хүмүүс бүр аль эртнээс ахуулаад, хүн үүсэн цагаас ахуулаад өөрөөсөө илүү эрэгтэйг л хүсч ирдсэн. Өссөн үсээг өөрөөсөө илүү эрэгтэйг л хүсдэг. Хүч чадлын үед өөрөөс нь илүү байх хэрэгтэй. Өөрийг нь авч явж чаддаг байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөрөөс нь илүү байх хэрэгтэй. Өөрийнх нь хийж чаддгүй зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь мэдээж илүү байх хэрэгтэй. Одоо бодож үзтээ. Байнга өөрөөс нь илүү зүйлийг хүсэж байгааз. Тэр чи яг энэ байдлаас эсрэг байх юм бол эсрэгээрээ тэр охин чам хүндлэхгүй. Огт хүндлэхгүй. Тийм хүндлэхгүй байдал гаргаад чамайг үргэлжлэл басамжилсан байдлаар харьцаад байгаа бол эртхэн сал. Тэгвэл чи бүр оройтсон биз дээ. Одоо байгаа байдал чинь тойрын байгаа байдал чинь харилцааны хувьд баг тэр охин чамтай секс хийх хүсэхгүй байгаа. Тойр баг секс хийгэж болцсон байгаа. Тэр ч байтугай цуг хамт цаг өнгөрүүлэхэж болцсон байгаа. Ийм нөхцөл байдалтай болцсон байгаа. Юу гэж тэр эмэгтэйн хажууд чи өчүүгэнсэн сэтгэл мэдрэхгүй дээрээс нь тэр эмэгтэй чамайг тойр цуг байх хугацаанд үргэлж доош нь хийдэг. Чи тэр эмэгтэй хажууд өөрийгөө өчүүхэн амтнаар хинт чирэггүй амтнаар мэдэрдэг бол эртхэн болсон дэр энэ харилцаа өнгөрсөн дэр чамайг тэгж мэдрүүлж байгаа. Чиний чатыг үл тоож байгаа. Чамайг үл тоож байгаа. Төрүүл чам руу хоёлоо уулзъя байрыг гэж хэлдэггүй. Тэр ч байтугай бүх зүйл чи тэр өхөнлөл үйл хийхгүй бол тэр чам руу үйл хийдэггүй. Тийм хамааралтай харилцаатай байгаа бол тойрын харилцаа аль ихс дууссан байна. Тэр эмэгтэй өөрчлөгдөхгүй. Угаасаа тэгж чамтай тэгж харьцаж чамайг disrespect буюу үл хүндлэл хийж байгаа бол өөр залуудад чадалч л байгаа. Айсвал бүр өөр залуудаа уулзж байгаа. Бүр унц чивчиж магадгүй. Тийм тийм харилцаатай болсон. Хэрвээ эмэгтэй хүн үнэхээр чамд чин сэтгэлээс сайн байгаад ирээдүйд чамтай гэрлэх талаар ч юм уу ирээдүйд үргэлж чамтай хамт байх талаар бодож байгаа бол юу тэрч байтугай тэр сэтгэл гэдэг зүйл нь асгана. Төрүүл чам руу чаач чинь чамтай уулзах хүснэ. Чамтай уулзахын тулд чиний төлөө юугаач зориулахад буцахгүй байх болно тэр эмэгтэй. Тэр ч байтугай үгээрээ үйлдэлээрээ хүртэл чамд би чамайг дагаж авахд билээ хааш чамаагүй гэж хүртэл хэлнэ. Чиний төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Чамд амттай хоол хийж өгнө. Хүссэн үедээ чамтай уулзахын тулд сэтгэл гаргаж байна. Эсвэргээр чамаас сэтгэл хүснэ. Тэрээ тийм байхгүй байгаа бол тойрын харилцаа шал өөр байна. Өөр байна. Тэр тийм ихтэй бодож байгаа зүйл нь юу гэгээд чамаас одоо хүртэл салахгүй байгаа зүйл нь чам чи ашиглаж дуусаагүй байх гэсэн үг. Чамайг ашиглаад дуусгаараа болоогүй байх гэсэн үг. Ашиглаад дуусныхаа дараа яг л жажилсан бохоо гаан гарсны дараа хайдаг шиг хайл явна. Юу ч тоохгүй. Одоо тийм охтууд амар их болсон. Харамсалтай. Энэ бүр хэдэн 100, хэдэн 1000, хэдэн 100000, хэдэн сая удаа гарч байгаа жишээ. Тэрнээс болоод эрэгтэй хүмүүс архинд ордог. Тэгээ ямар нэгэн байдлаар асуудалд ордог, гэмт хэрэг үлддэг. Тэгээ дээрээс нь бүр амиа хорлох ч юм уу те. Тийм асуудлууд гараад байгаа. Эрэгтэй хүмүүсийг маш сул дор болгож байгаа эмэгтэй хүмүүс. Тэглээгээд юу гэж? Одоо оройтгүй байна. Хэрвээ ийм үл хүндлэл чамайг хэтэрхийх басамжилсан байдал тэр эмэгтэй хажууд байхдаа чи өөрийгөө голдог. Дээдээс нь өөрийгөө өчүүхэн амьд шиг мэдэрч л байгаа бол яг одоо эртхэн сал. Юу гэж хосууд хоорондоо нийлэхээр нэг нь жаргах гэж биш. Хоёулаа жаргах гэж хоорондоо нийлдэг. Хоёулаа ад жаргал гэдэг зүйлийг мэдрэхгүй байвал аль нь бид нар юуны төлөө амьдарч байгаа. Хүн болгон өөрийнхөө хувьд жаргахын төлөө амьдарч байгаа. Зорилго мөрөөдөл хүрэх гэж байгаа зүйл нь өөр өж болно. Гэтэ бүгд жаргахын төлөө амьдарч байгаа. Бүгд ямар нэгэн байдлаар жаргалтай байхын төлөө амьдардаг. Одоо байгаа хамтрагч чинь чамайг жаргалтай болохгүй эсрэгээр хэцүү байдалд оруулаад чамайг хэцүү байдалд оруулаад дээрэс нь чи тэр хүний хажууд өөрийгөө үргэлж доошоо муугар мэдэрдэг бол энэ харилцаа бол баг хүчрхийллийн шин чанартай гэсэн үг. Эртхэн салсан дээр оройтог байхаас хойш энэ харилцааг үргэлжлүүлэх тусам чи эргэлж зовно. Юу гэхээр би үргэлж хэлдэг шүү дээ. Үргэлж эхлээд өөрийгөө хайрл.
өөрийгөө хүндэл, өөрийгөө хайрлаа сурчих. Тэр эмэгтэй чам хүндлэхгүй бол no problem. Хэсэг жоохон зовхол байлгүй. 1 сар 2 сар л зовх бах. Тэгээ орхи очих. Тэгээ өөртлөгөө төвлөр. Эсвэргээр хамгийн зөв өшөө авалт бол тэр эмэгтэй дараа нь өөр залуу малуудаа болоод явж усныхан дараа чи бүр амар левел ап хийцэн те. Амар өндөр левелтэй болцсон. Гайгүй ажилтаа болцсон те. Тэгээд үнэхээр гайгүй явж ивэл тэр эмэгтэй эргэж хардаг л байхгүй. Ямар ч эмэгтэй эргэж харах байхгүй. Өөрийнх нь нөгөө нэг хайсан залуу нь амар мундаг явж ивэл харамсан шүү дээ. Дараа нь чамруу чаатчих шүү дээ. Энэ хамгийн зөв өшөө авалт байхгүй. Энэ хамгийн зөв өшөө авалт. Тэрнээс ш тэр эмэгтэй рүү ямар нэгэн зүйл хийхт яа гэхт энэ бол өшөө авалт маавал биш. Энэ бол хамгийн зөв зүйл. Чи өөрийгөө хайрлаад, өөрийгөө хүндлээд, өөрөө левел ап хийх нь хамгийн чухал. Тэрэндээ анхаар. Ер нь бол тэр эмэгтэй чамайг басамжлаад, үргэлж ингээд доошоо игээл бүгд чиний буруу, чийл ийм байдлаар чийл амь арчааг байгаа. Чамаас болоод л ийм бүх зүйл болж гин гэж хэлж байгаа тэр эмэгтэй. Чиний бүх зүйл чиний буруу гэж бодож байгаа. Гэтэ тэр нь ч бас нэг бодлын зөв. Яг бол чи арчаагүй байгаа учраас тэр эмэгтэй тэгж басамжлуулж байгаа гэсэн нэг бодлоор. Тийм болохоор одоохондоо хүнтэй гэрлэх тэгээ дээрэс нь өөрийнхөө нэг ирээдүйд насан туршдаа хамт байх партнераа хайх чинь бол болоогүй байх гэсэн. Тэр цаг хугацаанд болоогүй гэсэн. Юу гэж миний хувьд ч гэсэндээ одоо яг 5 жилийн өмнөх нэлээд хэдэн жилийн өмнөх би оюутан байхдаа нэг зөөгч хийгээ явж идэгсэн цагийн ажил маягаар яг их сургуулийн хажуугаар зөөгч хийдэг байсан ресторанд. Тэр үед ямар ч мөнгөгүй байдаг байсан болохоор ихэвчлэн одоо юу гэдгийг сургуулаасаа гэр хүртэл алхахдаг, гэрээс сургууль хүртэл алхахдаг, тэгээ ажлаасаа хүртэл гэр хүртэл алхахдаг. Бараг 10 км алхахдаг үе байсан аахгүй. Орой ажилд харчаад штэ. Байдаг байсан. Тэр үед мэдээж намайг хинт авах втэ. Мөнгөгүй. Дээрээс нэг мо зөөгч, тэгээ оюутан дээрээс нь. Ямар эмэгтэй намайг тоох юм? Тоохгүй штэ. Тэгэхдээ одоо бол өөр. Би Японд ирээд бас өөрийгөө тодорхой хэмжээнд левел ап хийгээд Японы хэлийг тодорхой хэмжээнд өндөр зэрэгтэй болоод гайгүй ажилд ороод гайгүй цалин авдаг болоод ирэхэд хайрцаг охтуудсаа олон болж эхэлсэн. Тэндээс би сонголттой хэмжээний болж эхэлсэн. Өмнө надад ямар сонголтгүй байсан аахгүй. Ойлгож байна уу? Өөрийгөө хөгжүүлсэн учраас чи ч гэсэн яг адилхан. Өөрийгөө хөгжүүлээ явах юм бол хүссэн үсээгүй өөрөө чат төрүүлж бичих шаардлагагүй. Охтууд өөртөө гач эхлэх болно. Өөртөө чам руу апир хийгээд эхлэх болно. Чи тэндээс өөрийнхөө таалагдсан энэ хүнтэй цаашдаа ингэж явж болох юм байна. Энэ хүнтэй тохирхмоор юм байна гэсэн эмэгтэйгээ сонгох боломжтой. Миний хувьд ч гэсэн яг тийм л сонголт хийгээд одоо байгаа их нэртэйгээ ийм хаад жаргалтай байгаа. Нэг үргэлжлэхний явцдаа бол амаргүй байсан л та битүүр явагдах юм бол. Гэхдээ энэ хүн юм байна гэж би өөрөө мэдэрсэн байхгүй. Тийм болохоор одоо байгаа эмэгтэй чинь тийм мэдрэмж төрүүлэхгүй байгаа бол чамайг үргэлж үнэл хүндэлсэн басамжилсан байдлаар чи тэр эмэгтэй хажууд эсэргээрээ бүр амар хэцүү байдалтай байгаад байгаа бол яа ойлгож чинь бүх талд нэг харилцаа нэг талын болцсон байна те. Чи үнэхээр хайртай. Тэр эмэгтэйд л юу гэж хийхээс буцахгүй. Чи л үл гаргуул тэр эмэгтэй хөдлөнө. Чи үл гарахгүй тэр эмэгтэй хийж төрүүлж хөдлөхгүй. Чи л чаатчихгүй бол зөрүүл чам руу чаатчихгүй. Тийм байдалтай байгаа бол зовхоос айх хэрэггүй. Хэсгэн зовоод өөртөө анхаарал төвлөрүүлээд өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө хайрлаад явчих. Тэгээд левел ап хийжэд л хүссэн үсээгүй чиний хүсч байсан эмэгтэй чинь чам руу өөрөө яриа өдөөд гараад эхэлнэ. Яриад өдөөд эхэлнэ. Юу гэж эмэгтэй хүн биш дээ айгу сонир штэ. Яг юу гэж чи хичнээн тэр эмэгтэйг сонирхоо тэр эмэгтэйд чамд өчигүндсэн сонирхол байхгүй бол чиний яриаг бүр юуш тоохгүй. Чам бүр ингээд муухай ингэж харна. Эсвэргээрээ тэр эмэгтэй төрүүлж хөдлөхгүй байсан гэсэндээ тэр эмэгтэй чамайг сонирхч л гэвэл чи төрүүлээ зүгээр сайн үгээ хэлэхэд л инээмсэгл бие хилэмж тэр чам руу ингээд хандж байгаа хандлага тэр нэг характер энэ тэр бүх зүйл өөр байх болно. Хэрвээ тийм л швэл чам найдар байхгүй. Нөө нэг эмэгтэй хүний араас насан туршдаа гүгээд өөрийн болгох юм бол тийм тийш худлаа юм байхгүй. Насан туршдаа гүгээд өөрийн боллооч насан туршдаа тэр эмэгтэй боол болохыг хүсэж байгаа юм уу? Тийм тэнэг амьдралаар амьдарч байгаа гэдэг. Би сая хэлсэн шүү дээ. Хоёр хүн хоёулаа жаргах хэрэгтэй. Эрэгтэй ч эмэгтэй ч. Жаргах гэж хоорондоо суудгийн. Жаргахад хоорондоо нийлдэг. Тэгээд жаргахгүй байвал хин нэгэн жаргаад нэгэн зовоод байвал энэ харилцаа асуудалтай байна шүү дээ. Хоёулаа жаргах хэрэгтэй шүү дээ. Мэдээж хэрэг зовх үедээ ч хоёулаа хамт зовоод хамт зовлонгууд даван туулах хэрэгтэй. Жаргах үедээ ч хамт зарах хэрэгтэй. Цаашдаа ингэж л явах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ эсэргээрээ байгаад байвал чийл бүх зүйлийг хийгээл чийл ингэдэг чийл гэхдээ тэр хүн нэгтэй чамайг одоо хүндэлдэггүй хэдэд чиний төлөө явдаггүй бүх зүйл чамаас хамаардаг харьцаатай байвал энэ харилцаа хэцүү. Чиний талаар юу ч бодохгүй байх гэсэн үг ш тэр хүн.
тэр эмэгтэй бол чамайг хизээ хаях нь бол тодорхойгүй. Өөр нэг чамаас илүү гайгүй залуу гараад ирэх юм бол чи шууд хаягдана. Шууд шүү. Шууд. За тэгэхээр өнөөдрийн видео таалагдсан бол та бүхэн лайк дараарай. Бас доор хэсэгт subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.